Сургалтын агуулгыг Австрали, Монгол улсын засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй Австрали Монголын эрдэс баялагын салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо төрийн бус байгууллага боловсруулав. Хүн дээлтэй ажлын байр. Модуль 5. 1-р хэсэг. Сайн байна уу? Компаниуд баялаг бүтээн ажлын байр бий болгож нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэн улс орны хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг. Бүтээмжид хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь ажилтан ажил олгогч хоорондын харилцаа. Ажилтан ажил олгогч хоорондын харилцааг хууль журам, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулдагч заримдаа үл ойлголцол үүсэж, хүний эрхийн зөрчил гарах тохиолдолд цөөнгүй тулгардаг. Өмнөх сургалтанд дурдсанчлан хүн дээлтэй байгууллагын соёл тогтолцоо бүрдүүлсэн бол хүний эрхийн зөрчил гарах эрсдэл эрс буурна. Ажилтан ажил олгогчийн хооронд гарч болзошгүй хүний эрхийн олон асуудлыг шийдвэрлэх гарц, арга зам нь хүн дээлтэй ажлын байр бий болгох гэдгийг энэ удаагийн сургалтаар бид хүргэх гэж байна. Хөдөлмөрийн зах зээл хувьсан өөрчлөгдөж, ажил эрхлэлт илүү уян хатан хэв шинжтэй болж, үүнийг дагаад зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хүн дээлтэй ажлын байр бий болгох хэрэгцээ шаардлага тулгараад байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллага тайландаа уян хатан хөдөлмөрийн зах зээл нь ажилтан, ажил олгогч хоёрт эерэг болон сөрөг нөлөө үзүүлж байгааг дурдсан. Гэсэн хэдий ч хүн дээлтэй ажлын байр бий болгож, ажилтан өөрийн авьяас чадвараа ашиглан хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжит орчин нөхцөл бүрдүүлснээр альва эрсдлээс сэргийлж чадна. Тулга 22 настай эрэгтэй их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах, уулын инженер болох хүсэл мөрөөдөлтөөр төрсөн нутгийнхаа төрийн өмчөд томоохон компанид ажилд орохоор шийджээ. Өргөдөл материалаа бүрдүүлэн ажлын ярилцлагад орох үед гэр бүлтэй юу, ашиглал дааж илүү цагаар ажиллаж чадах уу гэгчлэн асуухдаа хөлөөс толгой хүртэл сонжих нь залуу хүүд таагүй мэдрэмж төрүүлж байлаа. Гарад явчихмаар санагдсан ч аав ээжтэй амласнаа бодон төвчж явсаар ажилд орлоо. Ажилд орсны дараа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгч гарын үсэг зурулсан боловч яг юу хийх нь тодорхойгүй. Хинж зааж зөвлөөгүй тул залуу эргэн тойрноо ажигласаар туршилтын 3 сар өнгөрчээ. Мах багтай цагаан хоол голдуу иддэг залуугийн хувьд уурхайн өөх тус ихтэй хүнд хоолнд дасах амаргүй байлаа. Гэсэн ч өөр сонголтгүй тул бусдын жишгийг даган хүртэнэ. Хамт ажилдаг уурхайчдын тоглоом нарга хийх доромж гэмээр өгс залуу хүүд гайхмаар бас эгдүүцмээр санагдавч бусдыг хүндэлж хүлээцтэй хандаж сурсан зангаар тоолгүй тайван орхино. Харин энэ хандлага нь өнөөх ах нарын хувьд тун таагүй сэтгэл төрүүлж байгаа нь илт. Шинэ үеийн төлөөлөл болсон залуу уурхайн зарим нэг зүйл хүний төлөө биш байгааг харж ажиглах болжээ. Залуу өөрт тулгарч буй асуудлаар санал гомдол гаргамаар байгаагаа хамт ажилдаг Ахмад уурхайчинд хэллээ. Ахмад уурхайчин ёс зүйн хороо байдаг юм. Гэхдээ яаж гомдол гаргадгийг нь мэдэхгүй. Үйлдвэрчний эвлийн хороотой байгуулсан хамтын гэрээнд цалин хөлс ажлын байрны орчин нөхцөл сайжруулах талаар л тусгадаг. Ажилтны зөрчигдсөн эрхийг илрүүлэх, судлах талаар ямар нэгэн ажил хийдэг эсхийг хэлж мэдэхгүй байна гэжээ. Ажилд орсноос хойш 1 жил өнгөрөхөд залуу хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтанд л хамрагджээ. Мэргэжлийн ур чадвар сайжруулах, хувь хүний хөгжил, хүний эрх, гендрийн мэдлэг олгох сургалтын сурагч сонсогдсонгүй. Тэр зун улсын хурлын сонгуулийн өдөр залуугийн ажлын ээлж таарлаа. Саналаа өгмөр байсан ч компанийн захиргаанаас ээлжтэй ажилтнуудаа сонгуульд хэрхэн яаж оролцуулах талаар шийд хэлсэнгүй. Залуу сонгох эрхэн зөрчигдсөн талаарх гомдлоо компанийн захиргаа болон үйлдвэрчний эвлийн хороонд мэдэгдсэн боловч хариу өгөлгүй өнгөрчээ. Энэ бол одоо ажиллаж буй уул уурхайн томоохон компани ажилтны эрхийг хэрхэн ойлгон хүлээн авч хүндэтгэж хангадаг талаарх бодит жишээ юм. Хүний эрх гендрийн үзэл баримтлалыг бодлого үйл ажиллагаанд тусгасан хүн дээлтэй байгууллагад тулга ажилд орсон бол байдал хэрхэн өөрчлөгдөх байсныг хамтдаа төсөөлье. Гадаадын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан уул уурхайн компани нээлттэй ажлын байрны танилцуулга тулгыг төгсөх жил сургууль дээр нь хийжээ. Хаана ажиллахаа хараахан шийдээгүй байсан залуу компани хүний нөөцийн мэргэжилтнүүдээс олон таатай мэдээ сонссон байна. Туршилтын хугацаа амжилттай давбал шалгалт өгнө. Шалгалт нь тэнцсэн залуус анхан шатнаас нь ажиллангаа суралцж эхлэнэ. Ажил алба, мэдлэг мэргэжлээ шат дараатай ахиулах хүний хөгжлийн төлөвлөгөө гаргаж, компанид тодорхой хугацаанд ажилласны дараа Австрали улсад мэргэжил дээшлүүлэх боломжтой. Эргэж ирээд тогтвортой ажиллаж, тодорхой шалгуур хангавал
ижил төвшний гадны уурхайд мэрэгжлэрээ өндөр цалинтай ажиллах, гэр бүлээ авч яваад хамт амьдрах боломжтой гэх мэт хүсэл мөрөөдлөө боддоор биелүүлэх бүх боломж нээлттэй байгааг мэдээд тухайн компанид ажилд орохоор эргэлт буцалтгүй шийджээ. Тулгын хувьд сурч боловсрох, мэдлэг мэрэгчлээ дээшлүүлэх, амжиргаагаа сайжруулах, ар гэртээ анхаарал халамж тавих гэх мэт хувь хүний ахуйн болон урт хугацааны хэрэгцээ, хүсэл зорилгыг нь хангах сонголт хийсэн нь энэ юм аа. Хөдөлмөрийн зах зээл дээр хуучин нь шинээр солигдох, нэгэн үеийн шилжилт явагдаж байна. Шинэ үеийн залуус амьдралын үнц нь зорилготой нь нийцгүйц компанид ажилд орохыг чухалчилдаг болсныг олон улсын судалгааны байгууллагууд онцолж байгаа юм. Хүн дээлтэй ажлын байр нь ажил олгогч, ажилтан хоёрын хамтын чармаалтаар бүтсэн үн цэнд тулгуурладаг. Ажил олгогч орчин нөхцөлийг нь бүрдүүлж, ажилтнууд өөрсдийн хандлага, зан үйлээ өөрчлөх замаар ажлын байраа урлан сайжруулахад хувь нэмэр оруулдаг байна. Харвардын бизнес хэлэлцүүлэг ажилтан танд ажлын байраа урлан өөрчлөх боломжит 3 арга замыг зөвлөж байна. Тэдгээр нь үүргээ урлахгүй. Ажлын гүйцэтгэлээ сайжруулахын тулд үүрэгт ажлын цар хүрээ, зорилго хуваарийг өөрийн бодит ур чадвар, мэдлэгийн нөөцөд тулгуурлан өөрчлөх. Тухайлбал, үндсэн үүргээс гадна өөрт онцгойлон заяасан авьяас чадвараа дайжлан, тусгай ур чадвар шаардсан нэмэлт ажил гүйцэтгэх замаар байгууллагатаа илүү их хувь нэмэр оруулж, үр өгөөж бүтээх. Харилцаагаа урлахгүй. Ажлын онцлогийг харгалзан гүйцэтгэлийн бага чөлөөтэй сонгох, бусдад тэгш боломж олгох, удирдлагаас дэмжлэг авах зэргээр уян хатан харилцаа бүрдүүлэх. Хандлага урлахгүй. Ажил хариуцсан гүйцэтгэхдээ үр өгөөжт нь анхаарч, хувиа хичээгч, харлаган байдлыг хольж ухаан, эерэг хандлага, өгөөмөр сэтгэлээр өөрчлөх. Байгууллагын эрхэм зорилгот хувь нэмэр оруулж, үр шим хүртэгч талуудын амьдралд дэм болж байгаагаараа бахархах. Эдгээр өөрчлөлтийг хийхэд ямар нэг албан ёсны зөвшөөрөл шаардагдахгүй. Ажилтан та үндсэн үүргээ гүйцэтгэхдээ итвэх санаачлагтай, өөрөмсөг хандлагатай байх тал болно. Цаг хугацааны явцад ажлын байраа урлах нь та бидний хувьд өөрийгөө илүү сайжруулах боломж, бүтээмжээ нэмэгдүүлэх гарц болж хувирах нэ. Ажлын байраа урлах үеийн ажилтан, ажил олгогч хоёуланд нь сэтгэл санаа, бизнесийн эерэг өөрчлөлт нөлөөлөл бий болгоно. Тухайлбал, ажлын байрыг амжилттай урласнаар ажлын байран дахь стресс бухимдал буурна, тодорхойгүй харилцаа хүмүүсийг хамгийн их бухимдуулдаг. Харилцан ойлголцол бүхий хамтын ажиллагаа нь өөртөө, хамтрагчдаа ирээдүйдээ итгэх хөшөөрөг болж, ажлаа амар тайван хийж гүйцэтгэх нөхцөл бүрдүүлнэ. Мотивац дээшлэнэ. Ажилтнуудын урам зориг, хүсэл тэмүүлэл нэмэгдснээр бүтээмж өснө. Үр шимийг нь байгууллагын ажилтан бүр хүртэнэ. Сэтгэл ханамж нэмэгдэнэ. Ажлаасаа аз жаргал мэдэрдэг, сэтгэлтэй ажилтан байгууллагын тогтвортой хөгжлийн үндэс болно. Монгол улс урт хугацааны хөгжлийн алсын арга 20 тавьсан бодлогын баримт бичгээ тогтвортой хөгжлийн зорилт 2030-д уялдуулан гаргасан. Тогтвортой хөгжлийн зорилтын 8-7 бүх нийтийн хүртээмжтэй байнгын хөдөлмөр эрхлэлт ба зохистой ажлын байрыг бий болгох замаар хүртээмжтэй тууштай тогтвортой эзэн засгийн өсрөлтийг дэмжих гэсэн зорилт байдаг. За энэ зорилтыг бол яг ажил олгогч болон ажилтны хамтын ажиллагаагаар бий болгоно гэж ойлгож байгаа. Тэгэхээр ажил олгогч ажилтан бол одоо эрх үүргийн тэнцлийг бий болгох замаар энэ хүү хамтын ажиллагааг болгоно. Нөгөө талаас одоо яг ажил олгогч цохигс нөөцөөр ажилтныг дэмжихээс гадна ажилтны хувьд бол харилцаагаа урлах, хандлагаа урлах, үүргээ урлах гэсэн одоо байдлаар хамтын ажиллагааг бий болгоно гэсэн одоо чиг баримжаа бол явж байгаа. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зохистой хөдөлмөрийг эрхчлөө, эрхтэгш аюулгүй байдал, хүний нэр төрийг хангасан орчин нөхцөлд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд үр бүтээлтэй хөдөлмөрлөх гэж тодорхойлжээ. Энэ нь ажилтан, ажил олгогч хоёрын хамтын ажиллагааны үр дүнд бий болно. Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалын 4 тулгуур нь ажлын байр, бизнесийг дэмжих, хөдөлмөрийн хүрээнд хүний эрхийг баталгаажуулах, нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, нийгмийн түншлэлийг дэмжих, тиймээс зохистой хөдөлмөр нь тогтвортой хөгжлийн гол хөдөлгүүр юм. Тэгвэл зохистой хөдөлмөр эрхлэлт, хүн дээлтэй ажлын байр бий болгодог ажилтан, ажил олгогчийн харилцан ашигтай хамтын ажиллагаа гэж юу вэ? Удирдлага чиг үүрэг өгч, ажилтан нь биелүүлснээр байгууллага хөгждөг. Харин байгууллагын бүх хүн тухайн байгууллагад тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхэд оролцож эхэлбэл хөгждөг жамтай. Бүх хүний оролцоо хизээ бүрдэх вэ гэвэл тухайн байгууллагад ажиллаж байгаа хүн бүр би аюулгүй, айдасгүй орчинд байна гэдгээ мэдэрч миний хийж буйг үнэлдэг юм байна. Би их үйлсийн төлөө ажиллаж байгаа юм байна.
Хэрв надад ямар нэг асуудал тулгарвал энэ хамт олон миний төлөө бүхнийг хийх юм байна гэсэн сэтгэл төрсэн цагт ажилтнуудын оролцоо бүрдэж эхэлдэг. Энэ мэдрэмжийн цар хүрээн зөвхөн удирдагчийн ойр дотны цөөн хүний хүрээнд бус. Харин ажилтан болгонд хамаатай хүртээлтэй байж чадвал хүн дээлтэй байгууллага байна гэж үзнэ. Ажил горилагчийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн өөрчлөлтөд уялдуулан хүний нөөцөө бэлтгэх, чадамжийг нь хөгжүүлэх зэргээр тухайн хүнд ирээдүйд эдлэх боломжийг нь олгох замаар байгууллагада тогтвортой хөгжих загвар бий болгох нь ажил олгогчийн үүрэг буюу хүн дээлтэй ажлын байрны шалгуур үзүүлэлт. Харин олон улсын хөдөлмөрийн байгууллагын зохистой хөдөлмөр эрхлэлтийн шалгуурууд нь ижил тэгш, шударга цалин хөлс, баталгаат, аюулгүй, хүн дээлтэй ажлын байр, хүн бүрийн олон талт ялгаатай байдлыг харгалзан үзэж, эрэгтэйгш оролцоог хангаж, адил боломж олгох. Ажилтнууд болон тэдний гэр бүлийн нийгмийн хамгаалалд анхаарал тавих, хувь хүн хөгжих, ирээдүгээ тодорхойлох, нийгмийн идэвхтэй гишүүн болох. Ажилтнууд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, эвлэлдэн нэгдэж, дуу хоолойгоо илэрхийлэх юм. Шинээр ажилд орсон залууд удирдлага хамт олон нь таагүй хандвал энэ компанид ажиллах эрсдэлтэй юм байна гэж бодоо зогсохгүй өөрийгөө хамгаалах горимд шилждэг. Гэтэл энэ нь тухайн байгууллагад хэрэгтэй шин соёл, хөгжлийн үндэс болсон хамтын ажиллагаа бүртгэхэд саад болдог. Хүн өөрийгөө бусдаас тусгаарлан хамгаалснаар байгууллага үргэлж хохирдог байна. Харин байгууллага нь хүнийг гаднах эрсдлээс хамгаалж байна гэсэн сэтгэл төрүүлбэл хүнд таатай мэдрэмж, байгууллагынхаа төлөө ажиллах итгэл бий болдог. Аюулгүй орчинд ажиллаж байна гэсэн мэдрэмж авч чадхал юм бол хүмүүс хоорондоо хамтран ажиллаж эхэлдэг. Ингэснээр бүтээмж нэмэгдэж, байгууллагын хөгжил баталгааждаг. Байгууллага дотор таатай буюу хүн дээлтэй орчин байна гэдгийг хамгийн баттай илтгэх шинж нь тухайн хүн би энэ хамт олонны нэг хэсэг гэж өөрийгөө ярих. Өөрөөр хэлбэл ажилтнаа аюулгүй, айдасгүй орчин бүрдүүлэх гэж ойлгож болно. Ихэнх удирдагч аюулгүй, айдасгүй орчин бүрдүүлж чаддаггүй. Энэ нь олон шалтгаантайч манлайлах ур чадвар, дутмаг байдал хамгийн ихээр нөлөөлж байна. Ажилтны эрхийг хөндлөж, гендрийн эрх тэгш байдал бий болгосноор аюулгүй, таатай, хүн дээлтэй орчин бүртгэхэд хувь нэмэр оруулна. Удирдлага чиг үүрэг өгч, ажилтан нь биелүүлснээр байгууллага хөгждөггүй. Харин байгууллагын бүх хүн тухайн байгууллагад тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхэд оролцож эхэлбэл хөгждөг жамтай. Тиймээс байгууллагын удирдлага ажилтнуудаа аюулгүй, айдасгүй, эрсдлээс хамгаалсан ажлын байраар хангаснаар ажилтан нь хоёргүй сэтгэлээр байгууллагынхаа төлөө ажиллаж эхэлдгийг сургалтын энэ хэсгээс мэдэж авлаа.